За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өглөөний минь төргий. За өнөөдрийнхээ хичээлийг ингээд эхлэе. Энэ дээр итгэлийн уншаа да. Номын 63 дугаар утсанд байна. Бурхан хоргийн жолгон бади гурдэлбэ бердэгмо миний өглөөдрүүдэн үлзэм бойнаар магадамны доза Кэгэрэх болтуга бурхан хоргийн жолгон бади гурдэлбэ бердэгмо миний өглөөдрүүд Улцем бойнаар магад амтны досад гэгэрэх болтуга бурхан хоргийн жолгон бади гурдэлбэ бэр этэгмо миний өглөөдрүүдэн улцем бойнаар магад амтны досад гэгэрэх болтуга хамаг амтэн амгалан хийгээд амгалангийн шалгаалаа Төгөлдөр болтуга хамаг амтэн зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаа сагзага болтуга хамаг амтэн зовлон өгөө амгалан дуга үлэ хагзага болтуга хамаг амтэн холлоор урда дажага зан Дэгэ жаршага болтуга хамаг амтэн амгалан хийгээ амгалангийн шалтгаанаа Төгөлдөр болтуга хамаг амтэн зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаа сагзага болтуга амаг амтэн зовлон өгөө амгалан дуга үлэ хагзага болтуга хамаг амтэн холлоор урла дажага занге дэгэ жаршага болтуга газар дэлхий хүчээр жүрсэн зэзэгсэр Somborol durgun tevi nar sarar ceme so beled barahne ngaran zarang arasna Avsara arung garne gama gamteng edlega boltoga homma sarvanda taga da yadam guru arna mandala hamnirya dayami За намайг 29 дугаар болсон. За ингээд 4-р бүлэг рүү орж байна да. 4-р бүлэг бол хамгийн чухал бүлэг. Одоо энэ дээр яг бяцлаглалын гол юмнууд яг энэ дээр гарна. Бяцлаглал хэрэгтэй юу гэж бодох уу? За тэгэл бэлтгэл ажлаас ахуулаад ингээд бүх хамгийн гол юмнууд энэ 4-р бүлэгт гарна да. За 4. За ёс хэрхэн аврал одуулах гэж байгаа. Ёс хэрхэн гэхээр хэрхэн гэдэг нь бол одоо өмнө чи гарлаа. Бурхан бол ийм одоо эрдэм чадaltaй, ном бол ийм, хоороо бол ийм гэдэг. Нөгөө жохоо дээр дурууч ингээд тус нь ингээд бүгдийг эрдэм чадал гэгэрсэн ёс тэр бүгдийг гаргацсан. За хойно бол одоо ингээд энэ дагуугаар ингэж гаргана. Одоо ингэж бяцлага нэднэргээ бас тэр дүрм журмыг дан хэлж өгнө. Тэгэхээр ёс гэдэг маань энэ аврал одуулах та холбоотой бүх хил ёс дүрм горим номын ёсыг хэлж байгаа. Тэрний дагуугаар гэсэн үг байхгүй. Яг тэр ёсны дагууд нь хэрхэн гэдэг маань зарим үед бол ямар мэт гэд хэлдэг. Ямар мэт гэхээр ер нь ямар мэт гэдэг маань яг тэр ямар байна уу тэр дагууд нь гэсэн утгатай. За аврал одуулахад 3 байна гинэ. За бэлтгэл, бодит ажил, төгсгөлд нь хэрхэн үлдэх. За ийм 3 зүйл гарах нь. За эхнийх нь бэлтгэл. За өөрөө аль амьдран байгаа орон байраа сайтар цэвэрлээд үнэнээс гарсан ариун зай хийгээд сайн үнэр тусаар цавдаж ариутгах нь аагч. За өөрийнхөө одоо амьдарч байгаа энэ бяцлаглыг бол хаанч хийж болно шүү дээ. Тэгэхээр
яг тэр бясалгал хийх гэж байгаа өөрийнхөө байж байгаа амьдарч байгаа тэр орон байр гэр орон байдаг юм уу, ажлын өрөө байдаг юм уу, тэр бүгдийг бол ингээ сайхан цэвэрлэнэ гэж хэлж. Ер нь энэ цэвэрлэгээг үл их сайн хийдэг. Бурхны шишинд бол ялангуяа энэ орон байрыг сайн цэвэрлэх, бурхан шүтэнэ сайн тоослох, энэнийг бол бүр сайн хийх ёстой гэж хэлдэг. Тэгээ энэ дээр нэг түүх байдаг л одоо бурхан багшийн үед нэг юм настай хүн лам болж. Тэгээ тэр бол 100 хүрсэн хүн гэж байгаа. Тэгээ одоо би өндөр насллаа. Гэт өөрийнхөө эд таваар хамаг эмийг хүмүүстэй хүүхдүүдтэй тарааж өгөөд нутаг орныхондоо өгөөд юу ч бүгдийг нөгөөд гэр орон бүх юмаа өргөчгөөд тэгээ лам болох гээд бурхан багш дээр очиж. Тэгсэн бурхан багш тухайн үед бол өөрийнхөө саатчихсан газараас байгаагүй өөр тийшээ ном номлохгүй явцсан байж таарсан гэж. Тэгээ тэр үед нь шарив тэр байж исэн. Тэгээд шаривууд айлтгаж одоо би ингээ бурхан багшд айлтгаад лам болох ч юм аа гэд. Тэгээд та гэдтэй өсөн тэдтэй гэд. 100 хүрсэн. Тэгээд тэр нэг бас нөгөө ялангуяа гэлэнгийн сахил авахд бас нэг насны хязгаар байна. Их нялх биш, их хөгшин биш гэж. Тэгээд тийм хүмүүс бол одоо гэлэнгийн сахил авах хэрэгтэй. Тэгээ өөрөө бол одоо гэлэн болоод ингээд бүр яг номын ёсоор явна. Тэгээ шарив ингээ шинжилээд үзсэн тэр хүнд юусоо лам болох тийм буян байгаагүй гэж байна. Шарив чинь бол өөрөө тийм зөм бэлэгтэй. Одоо хэдэн төрлийнхээ ингээ цаатахыг мэдэж чаддаг. Тийм зөм бэлэгтэй байсан. Тэгээд яг энэ хүнд үнэхээр буян болох одоо тийм лам болох буян байна гэсэн. Шаривгийн одоо зөм бэлгээр бол ингээ үзэхэд бол лам болох буян байгаагүй гэж. Тэгээд нөгөө хүнд хэлсэн одоо та бол нэгдүгürt нас өндөр байна. Тэгээд арай одоо лам болох тийм юу алга байна. Боломжгүй байна л гэж хэлсэн. Тэгээ нөгөө хүн одоо их сэтгэл санаагаар унж. Тэгээ одоо лам болно гэдээ бүүн сүржигнж жагаад нутаг орноосоо гараад хамаг юм хумаа ингээ өгөө зар тараагаад одоо ингээ гэрээсээ нутаг орноосоо гарцсан. Буцаад би одоо нутаг орондоо очих ирэх байхгүй. Нүдний болоо болно гэдэг. Тэгээ сэтгэлээр унаад тэгээ одоо ингэж яхаар ирнэ ишиг үхүйгээд. Тэгээ хамаа орлохоор шийдсэн. Тэгтэн бурхан багш өөрийнхөө зөм бэлгээр тэрнийг мэдэрсэн гэж байгаа байхгүй. Тэгээд бурхан багш бол Монгол живүүтэй цуг явж исэн. Тэгээ Монгол живүүд хэлээд одоо тэнд надаас болоод нэг хүн ингээ хамаа орлох гэж байна. Очоод намайг очтол одоо хүлээлгэж яагаад. Тэгээд Монгол живүү болохоор эр төвлөгөнтэй учраас дороо л тэр хүн дээр очоод тэгээд төр хүлээлгээд байж ирсэн. Одоо тэр амиа харлах гэж ирсэн нь цогсоогоод. Тэгээ бурхан багш очоод очсон. Тэгээ бурхан багшаад айлтгаач. Тэгээ бурхан багш болохоор бол өөрийнхөө зөм бэлгээр бас ингээд тэрнийг шинжилээд үзсэн лам болох буян хураасан байсан гэж байгаа. Нэг буян хураасан. Тэгээд бурхан багш яагаад тэрнийг мэдэж яах вэ гэхээр бол бурхан багш бол хідэн одоо төрөл байтгаа галвын юм хүртэл мэдэж чадах тийм одоо юу зөм бэлэгтэй гэж. Тэгээд дээр нэг гараад байсан да. Тэр нөгөө бурхны айлтал гэдэг үл ингээ хязгаар байхгүй гэдэг. Тэр чинь бол одоо тэр эрдэм чадлан тийм гэж байгаа байхгүй. Тэгээд хідэн төрөл хідэн галвын юм өмнөх юмыг бол өмнөх хойд хоёрын юмыг бол мэдэж чадна гэж. Тэгээд шинжилээд үзсэн бүр одоо хідэн зуун төрлийнхөө өмнө тэр хүн нэг ялаа болж төрж. Тэгээд үер болсон гэж байна. Тэгээ үер болоход одоо тэр ялаа нэг юм үерт ингээ уусчихсан юун дээр үхрийн баасан дээр суугаад. Тэгээд суужсэн нөгөө баасан үерт урсаад тэгээ үерийн усанд урсж явж байгаад нэг юм сувраг байсан. Нөгөө суврагыг нөгөө үерийн ус ингээ тойроод тэр суврагыг ингээ тойрсон баг. Тэгтэн тэр ялаа одоо баасан дээр сууж явж байгаад тэр үерийн усанд ингээд урсагдаад суврагаан гороолчихсон. Тэгээд тэр сувраг гороолсны одоо буянаар санаанд байхгүй юу? Тэр чинь ингээд сувраг гороолсны одоо буян гороолсноор бол тэр маш их буйны хураасан. Тэгээд тэр нь бол одоо лам болох. Ийм буйнаа бол хураачээ. Тэгэхээр одоо лам болгоё гэд. Тэгээд лам болгосон гэж. Тэгээд нөгөө хүн бол одоо би яах вэ? Нас уул өндөр болцоо одоо би
тэртээ дөрөв ном үзээд ойлгохгүй учраас нэг хийдэд суугаал тэгээ сахилаан сахиал би хийдэл цэвэрлэнэ. Тэгээд лам болоод одоо хийдэд суусан. Тэгээ хийдэд суухтаа ингээл өглөө ороогүй л тэр хий цэвэрлдэг байсан гэж. Тэгээд одоо ингээд бүр чин хүр сэтгэлээсээ цэвэрлээ. Тэгээд цэвэрлсээр байгаад одоо хийд тоосолж хийдийг ингээд тоосрог нь цэвэрлж байгаа. Тэгээд тэр хүн архтуу одоо тэр баг хөлөгний дээжтний тийм нэг юу байна. Эрдэм гэгэрл. Тэр төвшөнд хүрээд одоо тэр архтын хутгийг олсон гэж хэлдэг. Тэгэхээр энэ хог цэвэрлэн гэдэг бол одоо тийм зүгээр нэг бас ингээд цэвэрлээд байгаа ажил биш. Тэр чинь цаанаа бас давхар өөрийнхөө сэтгэлийг ариусгаж яадаг. Одоо биднийг лам болоход ингээд лам болонгууд хийдэс суулгаа 3 хоног яг хурал суулгах чаад тэгээд 3 хоногоос цааш бол одоо дуган тоослох ажлыг бол одоо цогсоо зайгүй юм те ээлжээрээ дуган тоослон манж цав зөөн тэгээд тэр чинь нөгөө ингээ энгийн хүн харахад одоо хүндэл зарагдаад байгаа юм шиг боловч цаанаа бол буян хурааж асар их буян хурааж тэгээд багш нар биднэрт хэлдэг байсан одоо хог цэвэрлэхдээ ингээ дуган тоослох тоо дүлчи, бэмбчи, дүлдэн бэмбчи, дэв намар давгаач гэдэг. Ингээд ийм энэнийг уншаад дуунаа тоослоо гэж. Дүлчи гэдэг нь болохоор одоо тоос шороог цэвэрлэе. Тоос шороо цэвэрлснээр миний сэтгэлийн хэл ариусгалтгүй гэсэн юм утгатай үг байна. Тэгээ ингэж одоо бодоо тэгээд тэр дугныг тоослоо. Тэгээ бид нэр бол одоо биднэрээр бол дугн сайн тоослуулдаг гэсэн. Тэгэхээр тэр сэтгэлийн хэрийг арилгахад хүртэл ийм ач тустай байх. Тэгээ энэ гэгэрсэн ийм одоо түүх байна. За тийм болохоор бол тэр байр өөрийнхөө байрлаж байгаа орон байраа сайхан цэвэрлэнэ гэнэ. Бүр одоо чин сэтгэлээсээ сайхан цэвэрлээд угааж арчаад ингээд цэвэрхэн байлгах. За тэгээд үнэнээс гарсан гэж. Үнэнээс гарсан гэдэг маань улаан үнэний одоо 5 зүйл бол ариусгах бодисын хамгийн дээд гэж. Тэр нь баас, шээс, сүү, тараг, тос. Энэ 5-ыг нийлүүлээд тэгээ хатаагаад тэгээ гатаачаад сүүлд нь нүдэд мунтаглаад тэгээ усанд нөгөөтгийгоо хийгээд ингээд хандалж ягаад тэгээ тэр усаараа ингээд умаахан гэдэг тухайн одоо байж байгаа байр орноо ингээд цавдлна гэдэг маань энийг хэлж умаахан гэдэг цавдлна гэж хэлдэг юм аа. Умаахан гэдэг үсгийг хэлээд ингээд ариусгана гэж. Тэгээ энэ бол ингэж ариусгахаар ерөөсөө тэр тухайн орчинд байгаа да ням бактери гэдэг юм уу тэр номонд хорлол үлдэх гээд байгаа хүний нүдэнд үл харагдагч тэр юмнуудыг бүгдийг ариусгана гэж байгаа юм. За үнэнээс гарсан ариун зай хийгээд за тэр байхгүй бол сайн үнэр тусаар гэж байгаа. Дэвсэн гэж хэлдэг. Одоо ингээд гүргэн мэднэр олон зайнуудыг нийлүүлж байгаа ингээд дэвсэнгээ хийдсэн. Дэлгүүрт бол байж яадаг да одоо дэвсэн гэхээр антахгүй. Зарим нь бол сандуг гэж хэлдэг. Ингээд нэг нь 6 найрлагтай, нэг нь 10 найрлагтай ийм ариусгахч бодсон. Тэгээ тэрнийг нөгөө усандаа ингэж найруулж хийгээд тэгээ тэр усаараа цавдад гэж байгаа. Цавдна гэдэг нь маахан. Тэгээ ингээ ариусгана гэж хэлж. За энэ бол одоо тэр тухайн орчинд байгаа бүх юмыг бол бид нэг ариутгах чинь шүү дээ. Нэг юм хэмцэцэл ариутгах шиг ариутгах чинь. За дараа нь өмнө өөрийнхөө урд талд өндөр нам нь таацуухан ширээцснаа гэж хэлж. Ширээ нь хит их өндөр биш. Намхан биш. Их нам байвал одоо ном доор болчих гээд байдаг. Нөгөө ном бусад хэрэгслөө тавихаар ингээд доор болчих гээд. Их өндөр болохоор ингээд ирчин тийм ээ. За тэгэхээр тэр нь таарсан байна. За бүтээлэг нь тэнгэрийн хэв торг буюу эсвэл энгийн бүтээлэг байж болно. Тэнгэрийн хэв торг гэхээр одоо сайхан тийм энтхийг торгонууд л голцоо байдаг юм уу да. Тийм торгонуудаар ингээд сайхан бүтээлэг хийгээ ширээнд. Иймэрхүү. Одоо энэ дээр ингээд харагдаж байна. Ийм ингээд сайхан шоолоо очихсан. Тэгээ энийг бол одоо дэнва гэж хэлдэг ширээний бүтээлэг. Дэн хав гэдэг. Дэн хав гэж. Энийг ширээний бүтээлэг. За ийм одоо яг зориултын ийм бүтээлэг байж болно. Тэгээ эднэрийн ингээ сайхан торгоморгоор ингээд бүгдийг оёод ингээ хийцэн зориултаараа хийцэн ийм бүтээлэг байвал тэргээрээ бүтээн гэж байгаа. За байхгүй бол зүгээр энгийн сайхан цэвэрхэн зүйлээр торгоморгоч байдаг юм уу одоо юу ч байдаг. Цэвэрхэн юмар ингээд ширээгээ бүтээнэ. За түүний дээр сэвтээгүй буддагийн хөргийг голлуулан
лам ядам тэргүүтний зурмал шуумал хөрөг зэрэг аль байгаа лагшны шүтээнүүдэд байрлуул зална гэж. За ингээд одоо ширээ байна. Тэгээ өмнөө болохоор одоо бурхан багшийн хөргийг голлуулад тэгээ тэр нь бол зурмал байж болно. Шуумал гэхээр ингээд одоо шууж хийсэн нэг шуугаад хийчихсэн. За цутгамал гэхээр цутгаж хийсэн. Тэр аль нь ч байж болно гэж. Хамгийн гол нь тэр сэвтийг байх хэрэгтэй. Тэгээ 10 наатай байх хэрэгтэй. Сэвтийг өгөхээр одоо бодог муухай уулцсан янз бүрийн зурагдаж барьсан тийм биш. Тийм одоо буддагийн хөргийг ингээ голлуулаад тавина гэж. За тэгээд лам ингээ бурхан багшийн хөрөг голлох юм тийм ээ. Тэгээд нэг талд нь бол бурхан лам гэдэг маань бурхан багшийн хэлж байгаа шүү. Ер нь. За тэгээд ядам тэгээ ханд чойж ингээд ийм дарааллаар бол одоо бас залдаг. За хойно юун дээр чуулганы орныг залах тэн дээр бол тодорхой гарна. За эднийг ингээ сайхан одоо шүтээнүүдэн байрлуул залнаа гэж хэлж. За зарим хүмүүс үл ингээ яг өмнөө ингээ тавиад тэгээд залаад тэгээд тэрнийхээ ингээ хараад одоо дүр хөргийн сайн мэдэхгүй байвал тэрнийхээ хараад бяцлагдаг байна. Зарим нь болохоор бол тусад нь ингээд одоо бурхан шүтээнийхэн гунгурваанда яг энэ бурхтуудаа ингээд залчхаад тэгээд өөрөө өмнө заавал тавих шаардлагагүйгээр ингээд суугаад бяцлагдаг ч. За аль нь л байж болдог. Яг ихэнх үед бол нөгөө яг бурхныхаа дүр хөргийг сайн мэдэхгүй учраас өмнөө тавиул ингээд байн хараа дүр хөргийг харж яхад бас зүгээр л байт юм. Бид нар бол анх эхлээ бяцлаглаа гэж яхад тэгжил хийжсэн. За тэгээд судрын хураангуу адил гэж хэлж байгаа. Судрын хураангуу гэхээр бурхан багшийн хайлтсан доо судрууд гэж байдаг. Тэрнийг хэлж байгаа. За адил буюу доо судруудын хамгийн хураангуу нь болохоор доод өдөө гэж байна. За доод өдөө адил бэлэг бариамад ийм ботыг баримтагласан зарилгын шүтээнийг баруун талд нь байх нь шүү дээ. Ингээ бурхан багш байлаа тийм ээ. Бэлэг бариамад гэдэг маань за тэр бэлэг бариамадын сургаалын одоо нийтлэг ингээ айлууд залдаг яг шүтээнээр залдаг нь бол жадам судар байдаг. Жадам судрын хураангуй доод өдөө гэж ном байна. За доод өдөөний хураангуй болохоор ширнэн гэдэг ном байна. За эднэрийн аль нь ч байж болох нь байна шүү дээ. За тэрнийхэн баруун талд нь гэж. Ингээ шүтэн байлаа. Шүтээнийхэн баруун талд нь судрaan залах. За бод сувраг юм уу дөлдөө тэргүүтэн тааллын шүтээнүүдийг зүүн талд нь байрлуулдаг гэж. Сувраг байж болно, үгүй л дөлдөө байж болно. Дөлдөө нь болохоор нөгөө бурхан багшийн хоёр шавийн нэг нь ингээ барьцсан байдаг нэг юм одоо төв дээр бол харсал гэж хэлдэг юм аа. Тэр нэг юм бас тааллын шүтэн болдог. Тэгэхээр голынх нь бол бурханы нөгөө дүр хөрөг буюу лагшингийн шүтэнийг байлгадаж. Судар нь болохоор зарилгын шүтэнийг байлгадаж. За юу нь сувраг нь болохоор тааллын шүтэнийг байлгадаж. Тэгээ гүсэн төгдөн гээд одоо бид нөгөө хийдэд ороод мандал өргүүлэхэд ингээд барай зогсдог шүү дээ. Тэр чинь бол яг тэр лагшин зарлиг тааллын шүтэн байна. За тэрнийг бас харж авал одоо хийдэд нарт ингээд ороход байж идэг да. Тэр бол лагшин зарлиг тааллын шүтэн болж. За энэнийг бол зүүн талд нь ингээд байрлуулнаа гэж хэлж. За бурхан шүтэнэ ч гэсэн ер нь залхахтаа яг л ийм маягаар одоо зална. Гэртэн байгаа бурхнаа. Бурхан багшийнхаа хөргийг голлуулад ингэж залхаар бол бурхан багшийнхаа хөргийг голлуулад баруун талд нь судраа, зүүн талд нь сувраг залхах. За энэ гуруулаа бүрдсэн байвал их сайн гэж. За хэрвээ одоо яг бяцлал хийгээд бол заавал гуруулан гэр бүрдүүлэх. За дээрээс нь доош ийм одоо шаталтай гүнгэрваа байж болно. Тэгвэл тэрэнд яаж залах вэ гэхээр хамгийн дээр номоо залгаад тэгээд бурхнаа суургаан гэсэн ийм дараалалаар зална гэж хэлж. За тэгээ бурхан шүтээний яаж залах вэ гэхээр иймэрхүү маягаар залах нь шүү дээ. За тэр мэд залсан шүтээнүүдээ буддаа тэргүүтэн авралын орон бодиттой мөн хэмээх чинхүү бодол агуулж дахин тодруулан бяцлах хэрэгтэй гэж. Ингээд одоо залцсан энэ шүтээнүүдийн зүгээр нэг юм одоо гуйлаар хийсэн өгүүл зурмал нэг юм бурхны хөрөг гэж бодохгүй. Энэ бол яг бодиттой бурхан багш мөн, бодиттой бурхны ном мөн, бодиттой тааллын шүтэн буюу сувраг мөн гэж яг тэгж бүр яг амьд юм шиг бодож бяцлагна гэж хэлж. Тэгээд яг ингээд одоо өмнө залчлаа тэгвэл тийм ээ. Яг бурхан багш ингээд яг дүрээрээ өстө
бодтойгоор ингээ заларч ирж байна. Жинхэнэ бурхан багш мөн гэсэн тийм одоо бодлыг ингээ бодож бяцлах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэрнээс зүгээр нэг шавар гээл ингээд за яах вэ гэсэн маягаар ингэж хандаж болохгүй гэж хэлж. За би дайлны газрын нутаг оронд гайхалтай бурхан шүтээ мэрэгэн сайн лам байна гэсэн сураг сонсуутаал тийшээ явахын хүслэн болоод яаран сандран оцсон ч санснаар ажил хэрэг бүтдэггүй шүү дээ гэж хэлж байна. За ер нь нийтлэг одоо бидний бүгдөрөнгийнх нь нийтлэг байдаг юм зам байна. Тэр нь юу гэхээр тэнд нэг тийм одоо мундаг шүтэн байна гинэ. Тэнд мөрөхөөр л их сайн байх оо. Ажил үйлс бүтдгийн гин амьдрал ах уу бүтэн нэг зүгээрээс нэг хилэнц нүгэл арайтлаад бараг бурхан болчих юм гин. Ингээ сонсонгуутаал явах юмсан гэл. Тэгэл тэр лөө санаархаал бүх ил одоо цаг зав ажил юу гэдэг бүх юм зараа тэр хавайсан юмд л одоо очиж мөргөнө гэл явна. За нэг мэрэгэн лам байна гэвэл яг л тэр лөө явна гэл очиж л одоо бүх хойд уртах бүх юм харуулна гэдэл явах юм хүслэн төрд. Ингээд л яваад байдаг гэж. Тэнд ч мундаг мэрэгэн лам байна. Энд ч мундаг мэрэгэн лам. Тэнд нэг мундаг гайхалтай шүтэн байна гэнэ. Тэрэнд л мөрөгчгөр болох нь гэд. За ингээд энэ бүгдийг сонсонгуутаал тийшээгээ явахыг хүслэн болоод л тэгэл бүх юм зориулаад явдаг. Тэгээд яг явж очоод тэгж явснаар ажил яг санснаар бүтэж гэнэ үү? Энэ бол байхгүй. Яг ингэж одоо сансна. Тэр чин хамгийн гол нь яг зарим нь бүтэж болно л доо. Гэхдээ энэ дээр яг ямар утга гаргах гэдэг нь гэхээр ийш тийш тэгж явах биш ээ. Хамгийн гол нь өөрийгөө хянаж дотоод сэтгэлийн одоо нэг зөв байлгаж зөв үйл хийж зөв байхыг л хэлэх гээд байна. За ингэж бүтдэггүй шүү дээ гэж хэл. За тиймээс гайхалтай сайн муу илүү дутуу гэж бусдыг бүү хараа гэж хэлж. Одоо тэр нь мундаг лам юм гинлээ. Энэ нь мундаг лам юм гинлээ. Энэ шүтээ нийлүү гэсэн. За тэр чи яах вэ? Ингэж битгий хараарай гэж хэлж. За бүх зүйл өөрөөс шалтгааллах учир гэж байгаа юм. Надаас л шалтгаал. Учир явж суух олон үйлдэлийг төвчүүл зохистой байл. Ийш тийшээ тэгэл тэнэл тэр чиг сайн ч сайн гэд яваад байх. Гэх юмыг гол нь жаахан хориод. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө л хянаад нэг өгүүдээ гэртээ байгаа бурхан шүтээнд нэг сайхан мөргөх, зул хүжээ өргөх энэ чухал шүү. Энэ чинь илүү шүү. Эцэг өвгдөөс дамжаад ирсэн олон одоо үеэрээ шүтцэн бурхтууд байж байна. Тэгээ чиг нэг ийштэй шинэ тэрэ явна гэжснээс ингээд хаач одоо залбирах юм бол залбирсан газар болгон бурхан өөрөө морилоод ирдэг гэж. Тэгээ хойно гарна. Тийм болохоор өөрөөс шалтгаалнаа. Ийштэй шинэх явна гэхээсээ илүүтэй хамгийн гол нь өөрийгөө хянамгаалаад зөв юмдаа шамдагч. За өөрийн сүжгийн сэтгэлд ив илхнээ байгаа бүх бурхан шүтэнэ зүгээр нэг эд зүйлс мэтээр харлгүй. Ингээ сүжгийн сэтгэлд ив илхнээр. Гэртээ залсан ч байж болно. Нөгөө л ингээ сэтгэл ч ургаж байгаа. За багшийн маань тийм бурхан гэж гэдэг юм уу? Өгөөл одоо тийм. Ингээ бурхан багшийн дүр хөргийг бодохч байдаг. Яг ингээ сэтгэл чинь ургаж байгаа тэр бурхан шүтэнэ зүгээр нэг эд зүйлс гэж битгий хараарай. Бурхан бодиттой мөн гэсэн сүжгийн сэтгэл үүсгээд бишрэнгүүгээр өргөн хөндлөж үлдэх нь эхлэн суралцагчдын анхааран авалгын эхлэл мөн тул маш чухал шүү. Эхлэн суралцагч гэдэг маань биднийг л хэлээд одоо хангах гэж байгаа. Тэр хүнд бол яг сүжгийнхэн сэтгэлд яг бууж байгаа тэр нь их чухал. Тэр өмнөө залтсан байгаа. Өмнөө ингээ залаад одоо яг бяцлагж байгаа тэр чинь их чухал шүү. Яг тэрнийгаа л бурхан бодиттой мөн гэж бодоод бяцлагаараа. Энэ бол одоо чухлаа гэж. За шүтэнийхээ өмнө арга баширлууга хагцсан дахлыг аль сайнаар бодиттой элбэг дэлбэг үцгэлэнтэй бэлдэнэ. Ингээд шүтэнэ залчлаа тийм ээ. Өмнө нь дахил тавин заавал. За тэгээд тэр дахил нь болохоор арга башраас хагцсан гэж. Арга башраас гэдэг маань за энэ дээр нэг бас нэг түүх бий. Одоо банган жалбоо гэдэг нэг төвдийн нэг лам. Тэгээ нэг өдөр ингээд дахилаа тавьсан чинь тэр өдрийнхэн дахилчгтэй хэн тийм үцгэлэнтэй болсон гэнэ. Тэгээ энэ өдрийн дахил ягаад өмнөхөөсөө ийм үцгэлэнтэй болчих юм бэ бодоод үзсэн. Чин тэр өдөр нэг өглөгийн эзэн нэрхээр байсан. Тэгэл тэрнийг яг бидэнгүүтээ үн саваал цацсан. Дахил руу. Чи одоо өөрийгөө хуурахгүй шүү гэж цацсан гэж. Тэгсэн тэрнийг нь одоо Падамба гэдэг нэг лам өөр газар гэж байгаа байхгүй. Тэр газраас нь өөр газар одоо Падамба гэдэг нэг лам шавнартай ингээд ном номлоо сууж чи инээсэн гинэ.
Тэгээ шавнар нь багшаа та яагаад энийг гэсэн чинь. Тэр бан нутагт бол одоо Бангинжалбуугийн дахил шиг хамгийн сайн дахил болсонгүй. Уул нь үнс ингээд цацна гэдэг чинь бол тэр дахлыг боёртуулж байна да. Тэгтэл тэрэндээ биш байна л да. Тэр хүн өглөгийн эзэн ирнэ гэж байгаа учраас ямар нэгэн алдар нөргөөр лөх юм өглөгийн эзнийхэн сэтгэл таалагдах, гоё харагдахын тухай дахлаа тавьдсан байна. Би ийм нэг арга баширтай сэтгэлээр өдөөгдөд энэ дахлаа тавьчихжээ. Тэгэхээр чи ийм маягаар өөрийгөө хуурч болохгүй шүү гэд. Тэр хүн өөрийгөө зэмлж одоо ийм хийж явах гэж зэмлж байгаа. Тэгэхээр арга башир гэдэг маань энэнийг хэлээд. Хин нэгэн сайхан харагдах, намайг дахил гоё тавьдаг гэж хэлэх гэдэг юм уу? Одоо их буян чухам маягаар харагдах ч гэдэг юм уу? Ийм маягаар биш, алдар нөрг оруулсан маягаар биш. Яг чинхүү одоо буйны сэтгэлээр тавих ёстой гэж. Тэгээд тэрнийгээ илбэг одоо юу байгаагаараа ингээд тавиарай л гэж. Ялангуяа энэ бясалгал хийж байгаа үед бол дахлууд бол сайхан илбэг байвал их сайн гэж хэлж байгаа. Илбэг одоо. Тэгээд үтсгэлэнтэй гэдэг маань одоо морь сари биш. Яг нэг шугамд ингээд тавих хэрэгтэй. За дахлын тухай хойно бас тусдаа гардаг да. Ер нь яг дахил дээр бол давчхан дурдахад бол дахлууд бол одоо яг энэ итгэлийн бясалгал тэргүүтэй ийм дахлыг тавихад бол энэ дээр байгаа. Ламын дахил гэдэг. Энэ дөрвөн устай дахлыг үл ерөнхийдөө тавина. Дөрвөн устай тэгээд цэцэг, зуул, хүж, зул тэгээ хажуу талд нь дахиад өнөрт ус гэдэг нэг ус байгаа. Тэгээд амны идэ буюу одоо тэн дээр шалсаа гэж. За шалсаан дээр үл ийм яг балин хийгээд тавьж болно. Нүгүүл идэ, цэвэрхэн идэ. Идэ нь одоо хөгцрөөгүй байх хэрэгтэй. За дахлын ус бол одоо бас муудаагүй, өмхээрээгүй тийм байх хэрэгтэй. Дахлын цогцнууд бол одоо сайхан ингээд эвдэрсэн, энтерхий тийм юм дахил тавьж болохгүй. Тэгээд эхлийнхаа цогцнуудыг тавихтаа хоорондоо яг ийм будааны хэлбэртэй зайтай байна гэж. Нийлүүлэхгүй. Яг будааны хэлбэртэй зайтай ингэж. Тэгээд яг нэг шугамд ингээд ихцэх юм байна. Тэгээ усаан цутгахдаа шожигнуулж одоо цутгадаггүй гэдэг. Яг хааны дагуул байна ингээд зөөлөн цутгах. Тэгээд ус одоо дүүрэхдээ хит их мялхааж болдгоо, бас хит тундуур байж болдгоо. Ирмэгнээсээ бас л нэг юм будааны хэрийн одоо зайтай байхад бол яг тэр дахлын ус болно л гэж хэлдэг. За тэгээд дөрвөн устай ийм дахил байх нэ. За ийм дахлыг сайхан элбэг бэлдэнэгэндээ тэгээд одоо ламын балин гэж хойдолт нь ингээ заавал хийдэг дээ. За бяцлал хийх үед бол энэ нэг заавал бэлтгэх ёстой болдог. За дахлын аймгийн чухал хэрэгтэй зарим зүйлийг бол бусдад номлосноос мэдэж үлдээрэй гэж хэлж байгаа. За тэгээ ингээд юу яаж дахил тавих үед нэргээд дөрөвдүгээр бяцлал буюу багшийн игүүзрийн бяцлал дээр яг энэ дахлын тухайг тодорхой гарт юм. Тэн дээр үзье да. За өөрийн суудал доор цагаан шохоо юм уу цагаан будаагаар зөв иргсэн хас бичнэ гэж. Ингээд суудлаа бэлдэнэ. Суудал чинь бас аран жаахан энэ хойно байна да. Тэгээ суудлынхаа доор бол одоо зарим нь шохоогоор, зарим нь бол цагаан будаагаар ингээд хас тамдаг. Нар зөв иргсэн хас тамдаг бичдэг. За хүчшөвс буюу дэрсний үзүүрийг дотгошин, үзүүрийг нь дотгошин, үндсийг нь гадагш харуулan солбид зөрүүлээд дээр нь олбогод тавьснаа гэж. За олбогоо доор нь олбог тавилаа. Тэгээд хас тамдаг тавилаа. Хас тамдагныхаа дээр гүш гээд нэг өвс байгаа. Тэр нэг өлзий төвс гэж хэлдэг. Дээр нэг юм дээтэл нь ингээ уйлж ургасан гэх юм уу. Дэрс бол биш шүү. Дэрснээс арай нэг өөр хөдөөгөр байд юм да. За гүшгээд энэ урд ургадаг одоо тийм өвснүүд. Тэр гүш дөрвөө хоёрыг ингээ зөрүүлнэ гэж хэлж байгаа. Яг ийм маягаар ингээ зөрүүл тавьдаг. Гэхдээ үзүүрийг нь болохоор дотгош нь харуулад, үндсийг нь гадагш нь харуулад. Тэгээ яг ийм маягаар ингээ тэр гас тэмдгэрэн дээрээ тавиад зөрүүлчих. Тэгээд зөрүүл тавьчихад дээр нь дахиад одоо дянва гэж хэлдэг. Тэр дянва юм уу? Үгүй нэг олбогч байд юм уу? Дахиад давхарлаа тавьчихна. За тэгээд харуулan солбиж зөрүүлээ дээр нь бол олбог дэвснэ гэж хэлж байна, тийм ээ. Олбогон дэвсээ. За лам хүн бол дянватай байдаг. Дянвагаан тавина гэж. За суудлын хой тал нь бол ялимгүй өндөр байна. Энэ хой тал нь өндөр байх. Урд хэсэг нь бага зэрэг нам байна. Хойтол нь одоо яг дэгшин бэлтчихээр ингээ хүн хоошоо болцоход
Тэг биеинд их ингээд суухад зовиртой болоод байдаг байхгүй. Хойдлын жаахан өндөрлөөд өгөхөөр завилд суухад одоо их таата болдог. Удаан суухад хөл гарч хэлэх юмч бага байдаг. Тэгээд ингээд суухад яг сайхан тохирдог гэж. Цаанаа бол энэ одоо бие дотор байгаа ингээд суц шүрмсний нугалраа тэрнийг ингээд 50% байлгах ийм зориулттай. За энэ хойно бас суудлын тухай базар сад дээр их тодорхой гардаг. За тэдгээр нь цагаан будаагаар бодис сэтгэлийг бэлэгдэнэ. Цагаан будаа нь бол бодис сэтгэлийг бэлэгдэж байгаа. Хас тэмдэг зурснаар арга билгийг бүрдсэний бэлэгдэнэ. Арга билгийн хувь бүрдснэ гэж. Арга билэг 2 одоо нэгэн мөн чанартай гэдгийг бэлэгдэж. За нар зүү ирэх нь хас тэмдэг нар зүү ирэх нь гэсэн ш. Бусдын тусыг бэлэгдснээр бодит сэтгэл үүсгэхийн явдал арга билгийг хослон барилдуулахын үүднээс амьтны тус үйлдэхийн утга болоо. Хас тэмдгийг нар зүү ингээд эргүүлж зурж байгаа нь юу юм гэхээр бодит гэдэг маань бол гэгээрэлт гэсэн үг. Гэгээрэлд хүрэхийн тулд бод сэтгэлийг үүсгэдэг. Тэгээ бод сэтгэл үүсгээд за тэгээ арга билэг 2 арга гэдэг маань бод сэтгэлээ хэлж байгаа. Билэг гэхээр энэ одоо хоосон чанарын ухааныг хэлж байгаа. За энэ хоёр яг нэгдэж байж одоо хүн гэгэрэлэг болдог гэж байгаа. Гэгэрэлэг болно, эрдэм чадлыг болно. Тэгээд амьтны тусыг үлдэнэ. За үүднээс ингээд хослон барилдуулна гэдэг маань тэр хоёрыг яг нэг ус шүү шиг ингээд хамт төрүүлэхийг хэлж байгаа маа. Амьтны тус үлдэхийн ийм бол одоо бэлэгдэл утгатай гэх. За гүшүүсний бэлэгдэл нь 3 төрлөختний мөрийн зэрэгмжээр өөрийн сэтгэлээ номгодох хэрэгтэйг ойлгуулахын тухайд үзүүрийг нь дотог шаруулж байгаа маа гэж. Гүшүүл өөрөө хариу үүс гэж хэлдэг. Тэгээд нөгөө дээр гарсан тийм ээ. Хүн гэгэрэлд хүрэхин тулд одоо 3 төрлөختний мөрийн зэрэгмжээр явж байж хүн гэгэрэлд хүрдэг. За энэ зэрэгмжээр тэгээ өөрийнхөө одоо сэтгэлийг ингээд номгодох хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд үзүүрийн дотогш нь харуулдаг. Үзүүрийн дотогш нь харуулна хамгийн гол нь сэтгэлээ номгодохыг бэлэгдэж. За өөрийн сэтгэлээ номгодох арга мөрийн зэрэгмжийн онол ялгамжтай төрхийн цагт 11 тусын үйл тэргүүднэр бусдын хэрэг шамдалгүй бүтгийг бэлэгдээд үндсийг нь гадагш харуулж байгаа. Нөгөө гүшүүсний үндэс нь ингээ гадагш харж байгаа шүү дээ. Тэр нь яаж байгаа гэхээр за өөрийнхөө сэтгэлийг номгодоход авчлаа. Сэтгэл нь номхорцсон бол бусдын тусыг үйлдэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бусдын тусыг үйлдэхэд одоо тэр амьтны тусыг ингээ хийхэд 11 тус гэж байна. За тэр тайлбараас нь тавгад хараар хойно байгаа. Тоогоор нь хөөгд харж байна. За тэднийг ингээ үйлдэхэд бол одоо тэр ингээ амьтанд туслахад тэр тусалсан тус олон хүмүүсийн хүсэж байгаа зорж байгаа юм ингээ шамдалгүй зөнгөөрөн бүтэж яахыг бэлэгдэж үнцийг гадагш нь харуулж байгаа гинэ. За түүний дээр суудал бэлдэж байгаа. Тэгээд ингээд гүш 4-2 хас тэмдэг тавиа гүш 4-аагаан зөрүүл тавиа дээр нь суудлаа тавьж байна. Олбогоо тавьж байна тийм ээ. Ингээд бэлдэж байгаа нь номын ёсоор хэрэг зориг бүтхийн тухайд мөрийн зэргийн бясалгалын зоригдол бүгдийг энэхүү суудал дээр анхааран аваад туйлд нь хөргийг хэмээн тангаргалж байгаа хэрэг шүү гэж. Дээрэн суудлаа бэлдэж байгаа нь яг энэ номын ёсны дагуугаар гэгэрэлд хүрэх миний одоо зорьсон ажил бүтээд тэгээ мөрийн зэргэмжийн бясалгал гэдэг маань одоо бид нэр ингээ мөрийн зэргэмж гэхээр энэ тэр гэгэрэлд хүрэх ингээд шат дараал байх нь шүү. Тэр бясалгалууд маань тэр бясалгалыг яг энэ суудал дээр би анхааран авъя. Тэгээ эцэст нь хүргэе. Туйлд нь хүргье гэж ингэж тангаргалж байгаа одоо тэрнийг ойлгуулах тэр тангаргалж байгаагийн утга учир юм шүү гэж. За зарим нь нөгөө хас тэмдэгний оронд элдв очир зурсан үзэгддэг ч гэж хэлж. Нацаг дорж гэж хэлдэг тийм ээ. Нацаг доржийг бол ингэ зөрсөн очир байгаа шүү дээ. Тэрнийг бол нацаг дорж гэж. Монголоор орчуулахаар элдв очир гэдэг. За ингээд зарим нь бол хас тэмдэгний хооронд юу зурцсан байт юм байна. Нацаг дорж. Үзэгдэгч хураасан буйны өмг дорой анхлан суралцагч нар бол буян доройтох шалтгаан буй учир энэ үест бол бичээг өнцөг бизээ гэж хэлж. За тэр нацаг дорж бол биднэрт арай ахтах нь. Бидний буян дорой тэгээд анхлан суралцж байгаа юм хүмүүст бол шаардлагагүй гэж хэлж. За аврал удуулахыг бум тэр өмд хүргэж тоолох хэрэг шаардлагатай бол аврал удуулахаа одоо ингээд
бум гэдэг нь 100,000 шүү дээ. Тэр өм гэхээр одоо түүнийг 10 дахин их гэсэн үг. Бум. Тэгээд бум саяж ява. Тэгээд дүнчүүрийг тэр өм гэж. Бүр юм олон тоогоор одоо уншаад ингээд бүр тоо хязгааргүй одоо хөрдөг байх. Зарим нь гэгээжүүлийн намтрыг харж байхад бол ер нь жилдээ заавал нэг бум шиг гэдэг юм шиг. Тэгэхээр жилдээ нэг бум шиг нэгдэг бол дор хаяад нэг бум шиг нэгдэг бол жилд нэг удаа 100,000 уншаад байна гэсэн үг шүү дээ. За тэгээ хит ч хийдийн бүүмэд шүү дээ. Тэгээ энэ бум шингээ хийхээр л одоо хүний эрдэм чадал улам нэмэгдээд байгаа. Тэгжээд эрдэм чадал нэмэгдэхээр одоо хүний амтны тусыг бэлдэх, үйлдэх чадал улам суун л гэсэн үг л. За ингээд ийм хүргэж тоолох шаардлагатай бол бүтээлийн ордны дөрвөн зүг юм уу дэргэд үүдний дэргэд самтой гэд нэг юм одоо бясалгал хийж байгаа гэсэн тэмдэг баг. За энэнийг болохоор тэр бясалгалынхаа ингээд үүдэнд үгүй дөрвөн зүгт нь тавьчихна. Хэрэг дөрвөн зүгт нь тавихаар болвол дөрвөн махраанцыг бэлэгдэж байгаа. Нэгийг бас тавьж болдог. Нэг нь болохоор бол одоо замб твийг бол тэр пагжэв сагтик гэдэг. Хийдэд болохоор нэг үүдэнд нь байдаг да дөрвөн махраанц гэдэг байдаг. Тэр бол энэ дөрвөн твийг сагчаадыг одоо бас сахиуснууд шүү дээ. Тийм амд хангарахтай. Тэрний одоо урдны түүхүүд бас байна. Энэ аврал одуулж байгаад тэгээд тэр дөрвөн махраанц бол эхлээд бол зүгээр 2 л ус 2 хангард байсан гэж. Тэгээ хоорондоо ингээд дандаа тэмцэлдэ байлдчихдаг. Тэгээд нэг удаа одоо дөрвөлийн энэ бурхны шашинд ороод чухагдээд урагт аврал одуулаа суртгаалын сур авснаар хоорондоо ив зохицолтой болоод тэмцэлтгээ болоод амар амгалан болсон гэж. Тэгээд ерөөл тавьсан. Одоо хоошид энэ бурхны шашныг сахин хамгаалах сахиус болцгоё гэдэг ерөөл тавьсан. Тэгээд одоо тийм бурхны шашныг сахин хамгаалдаг дөрвөн махраанц болсон гэж хэлдэг. Тэгээд тэр сүм хийдийн өмнө ингээд үүдэн дээр нэг дөрвөл ингээд тавьсан байдаг. Тэр чинь сахин хамгаалж байгаа. Дөрвөн тэвээ. За дөрвийг тавихаар бол дөрвөн махраанцыг орлуулна. За дөрвөн махраанц гэхээр хойно гарч байгаа шүү. За нэг байх юм бол пагжэвг одоо үүсгээд тэгээд тэр цамтаа болгоод ингээ үүдэндээ тавьчихна. Тэгээ үүдэндээ тавиад ном уншлага уншаа дахил махал тавиад эхлээд тэр чинь нэг юм уншдаг зан үлдээ. Тэрнийхэн дагуугаар үүсгэд тавина. За тэгээд дахил балин өргөх, үлс даатгах, батаршил өргөх тэргүүтнийг үлүүл дээрээ гэж хэлж. Одоо 10 айднэр өргөө тэгээд тавиад бяцлал эхлэхээс өмнө ингээ тавьчих. Тэгээд хэрэг цамтаа тавьчих юм бол одоо яг ингээд хөл хориод ингээ бяцлал суучих юм бол тэр цамтооноос цааш гарч болдог. Тэр дотроо л байна гэж. За энэ бол одоо нөгөө нилээ яг тийм хатуу ингээд сууж хийхтэйгээр бол ингэж хийнэ гэнэ. За бяцлаглыг хийхдээ нэг хоёр янзын юу байгаа шүү дээ. Нэг нь болохоор яг ингээд энэ цамтаа тавиад хөл хориод суух. Нөгөө нь болохоор явдал мөрөдөө тохируулаад. Тэр нь болохоор одоо хүн өөрийнхөө явдал мөрөд ажилтаа зохицуулаа хизээж уншиж болдог, хизээж хийж болдог нэг юм ёс байх. За тэгээ мөн эрхэм зарилгийг унших, сац тавих тэргүүтэн бие хэлний буйныг жалж чадхаараа бүтээж үлдээ. Бяцлаглын хүрээнд дотор байхад зохистой хэрэгсэл бүгдийг бодиттой багтааж оруулнаа гэж хэлж. За яг энэ бяцлаглынхаа ингээд завсарт болохоор нөгөө тунгаан барьж чад бяцлаглаа хийчихэд дунд нэг амраад байгаа шүү дээ. Тэрнийг болохоор бол тунгийн завсар гэж хэлдэг. Тэр завсарт нь одоо ганжуур данжуураас байдаг юм уу? Өгвөл яг энтэйгээ холбоотой ном судрыг унших, ингээд сац дэлдэх, тэгээд мөргөх гих мэтийн бие хэлний үйлүүдийг бол хийж явах. Аль чадхаараа хийж явах хэрэгтэй. Үгүйгээ бяцлаглаа хийчихэд завсарлаа гингүүтэл унтаад өгдөг биш. Өгвөл зүгээр суугаад юм. Өгвөл хоорондоо яриад гэ дими юм ярьж болохгүй гэж. Ерөөсөө өөртөө тийм зав өгч болохгүй. Одоо тийм аль болох буян хураа харганд өгүүлдэг. За тэгээ бяцлаглын хүрээн дотор байхад зохистой хэрэгсэл бүгдийг бодиттой багтааж оруулна. Бяцлал хийхээс өмнө бяцлаглалд хэрэгцээтэй бүх зүйлүүдээ ингээд эхлээ бэлддэг. За орон байр өөр юу гэдэг. Тэгээд олон хоногор суухал одоо хүнжил гудас бүгэ тэгэл ариун цэврийн хэрэглэж гэдэг юм. Ийм юмнуудаа тэр бяцлаглал хийхээс өмнө бүгдийг нь оруулах хэрэгтэй. Бяцлаглалын дундуур гаднаас юм оруулж болдог. Тэгэхээр энэ дээр одоо юу хэрэгтэй байна? Тэр бүх юм ингээд бэлдээд тэгээ бэлдэж одоо бэлэн болсны дараагаар тэр цамтаагаа тавина.
За бусдад өглөг авлага байвал тэдгээр бүхнээ нэг тийш болгох хэрэгтэй гэж хэлж байна. Одоо хүнд өртөө байвал өрөөх, авах юм бустай байвал авах. Тэгээд нэг хин нэгэнд одоо захих ажил байсан бол захих. Нөгөө бяцлагд суухаас өмнө нөгөөтгтээ садараад аж. Бяцлагд суудсан хойно садараад аж болохгүй гэж. Бяцлагд суухад санаа зовхооргүй. Юунч санаа зовхооргүй ингээд арийнхаа ажлыг цэхээд яг бэлэн болгоод ямар нэгэн асуудал гарвал тэр хариуцсан шүү гэдэг ч юм уу. Ингээд ингэчээ тэгээд тэр бүх юма нэг тийш нь болгож ингээд нэг мөр болгочихоо бяцлагдаа суух хэрэгтэй л гэж. Учир нь сэтгэл алгасарч болохгүй. За бяцлаглалын туслах цамйг гэж байгаа. За 4 юм уу 5 байхад болно гэж. Бяцлаглал ингээд тусалдаг юм байна. Одоо гарч орох, хоол ундын дөхүүлэх. Бяцлаглал сууж байгаа, бяцлаглал хийж байгаа хүмүүс бол гарахгүй шүү дээ. Хүрээ хаагуур татсан байна. Тэгээд цамтаа хаан тавьсан. Тэр цамтаа дотор л юм. Тэрнээс цааш илүү дутуу гарахгүй гэсэн үг. За тэгэхээр цамыг бол ингээд одоо гаднаас хоол ундыг оруулах, балиндахлаа хийх гэдэг дандаа ингээд тус болдог тийм хүмүүс. За энэ юм уу 4 юм уу 5 байхад болно гэж. За нэг байсан ч болдог. За түүнээс бусад олон хүний явдал суудал бүгдийг шууд тасалж хөл хорих шаардлагатай. Тэгээ бяцлаглалын дундуур хин нэгэн уулзна гэж ярьж болохгүй. Шууд л хорих хэрэгтэй. Хүчээр тасал гэж. Хинтэй ч ярихгүй одоо утсаар холбогдож болохгүй. Утас бүх юмыг бол хаагаал тэнд өлөрөөсөн чивд чимээгүй орчин тэгэл бүх юмаа ингээд зэгцлээл тэр бяцлаглал дуустал тэнд ингээд суух. За төвчлөл бас бяцлаглалын үед хорж дэвчих гэдэг маань юу хориглох хэвээр тэрнийг дэвчин. Дагаж мөрдөг шурмыг судлаад гарын авлага болгоорой гэж. Юуг одоо дагаж мөрдөг тэр бүгдийг ингээд аваа тэгэл тэрний гарын авлага болгох хэрэгтэй. Гэж байна да. За энэ бэлтгэлийн юмнууд их чухал. Зарим нэг юмыг бол тэгээд яг бяцлаглал хийж явах үед бол бас санаагүй юмнууд байдаг юм. Бяцлаглал хийж. За гол юмнууд бол энэ. Нарийн ширийн юмнуудыг бяцлаглалын үед юм уу тухайн үедээ бас тодруулаад явчих болдог. За ингээд өнөөдрийн хичээл өндөрлөе дөө. Бэлтгэл ингээд болж байгаа. За тэгээ энэ дээр бас нэг таавагдд анхааруулж хэлэх юм байна. Энэ номоо яг ингээд өөрийн болгохын тулд өөрийн болгох нь их чухал. Дараа яд өдөрт 3 удаа сонсон. Яг тухайн өдөртөө сонсуулсан. Сонсоод тэгээ номоо аваад яваад хараад за энэ бичлэг бол яг нэг удаа хийгдээ тэгэл нэг газар тавигдаал ингээд юу чинь. Яг өөрт үлдэх юм бол ном л байд. Тийм учраас эннийгаа өөр нэг ингээд сайхан номон дээрээ хараад яг энэ үгийг ингэж хэлж जैन тэр нь тийм утгатай юм байна ингээд. Тэгээд өдөрт 3 удаа сонс. Тэгээ сонсноо бодоорой л гэж хэлдэг юм багш. Ингээд сайн яг бодоод эргэцүүлээд дахин санах хэрэгтэй. Тэгвэл нэг ингээ оюун ухаанд юм бат суугдаж байгаа. Жоржин хийнэ гээл. Бид нарыг бол одоо сурж явах үед бол жоржин хийлэгдэг. Тэр нь болохоор ингээ тавтаж уншихыг хэлж байгаа. Дараа ял 21 уншин шүү дээ. Тэгэл 108 ингээд бүр цааш номыг чэйжлэхэд. За энэ бяцлаглал эднэрийн тухай холбогдсон номыг ч гэсэн одоо шүнгүүд гэж хэлдэг. Яг чэйжлэх ёстой юмнууд байна. Чэйжлдэг. Гол юмнууд. Түлхүүр өгнүүдийн чэйжлдэг гэсэн. Ингээ чэйжлдэг. Тэгээд нэрнийг бол жоржин хийдэг. Тэгэхээр ингүүл их сайн шүү. Тэгжээж л одоо нэг жаахан тогтондоо яг үнэхээр энэ зориод бяцлаглал хийх гэж байгаа ийм хүмүүс бол одоо энэ нэг бүр бүх юм аль зориулах хэрэгтэй. Яг сэтгэлээ сайн хандах хэрэгтэй. Тэгжээж л одоо бид нарт нэг юм шүү. Тэрнээс босон сууга хайнгууд ийм маягаар байх юм бол үрдэн баг. Тэгэл нэг үтсэн гэдэг нэрлүүлнэ. За нэг итгэл юмшиж да. Бурхан ном хургын чуулганд бадиг үрдэл би бэрэндэг момэний өглөөдөргүүдэн улзан бойнаар магаад амны дозод гэгэрэг балдуга бурхан ном хургын чуулганд бадиг үрдэл би итэг момэний өглөөдөргүүдэн улзан бойнаар магаад амны дозод гэгэрэг балдуга сонжожодон жожожогномно жажабардолане жавлонже дэгэжанзажабадогном долованжер занжадогорен шон дэгэжэне дэгэгамаде данданнова гонлагамдандан жавтрэжавдан 댐비념보른도 살지쇼. 자, өдрийг сайхан